Хүмүүсийн хамгийн их сонирхож байгаа сэдв чинь л одоо ер нь нийтлэг жингээ яаж хасах вэ? Яаж бэртэл гэмтэлгөө гүйх вэ гэл ингээл иймэрхүү удаагаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр талаас нь л хэлчихье те. За тэгэхээр энэ удаагийн подкастынхаа төгсгөлд нь би танд хамгийн их хэрэг болох 3 ийм зөвлөмжийг хуваалцъя. За сайн бацгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье. Би сард нэг удаа подкаст хийх юм зорилго тавиад тэгээд энэ бол миний 2 дахь удаагийн подкаст байгаа. Энэ удаагийн сэдв болохоор яагаад гүүхстэй талаар ярих гэхээсээ илүү гүйлтэй ач тусыг угаасаа ойлгодог. Тэгээд гүүхээр шийдсэн ийм хүмүүст хэрэг болох зөвлөмж яриа гэж ингэж бэлдсэн байгаа. Саяхан би ер нь бид нэр зааланд маш их тоглодог. 7 хоногт 2-3 удаа тоглодог. Тэгсэн мөртлөө яагаад жингээ хасахгүй байдсан болоо гэдэг асуудлын учрыг олсон тухайга нэг рeel хийсэн чинь маш олон хүнд хүрсэн. Тэгээд 1.5 минутанд хэрэгтэй бүрэн мэдээлэл оруулж амжихгүй байгаа болохоор энэ удаа эхэнд нь товчхон бас дэлгэрүүлж ярих гэж ингэж бодлоо л доо. Бид нар өдөр болгон идж байгаа хоолоороо калори авдаг. За тэгээ зарцуулж байгаа хөдөлгөөнөөрөө калороо одоо зарцуулдаг тийм ээ. Гэтэл 7 хоногт нэг 2 юм уу 3 удаа заал авдаг. Заал авахдаа бид нар сагс тоглоход жишээлбэл ингээ заалны 2 тал руу асар өндөр хурдтайгаар гүйдэг. Энэ үед бид нар зүрхний одоо ачааллаа хамгийн өндөр дээр одоо ачаалуулад идэх. Тэгээд энэ зүрхний цохилтын одоо максимум heart rate гэдэг зүрхний цохилтын дээд хэмжээ гэдэг ийм ойлголт байдаг. Бидний зүрхийг бол зүрхний цохилтыг бол ийм 5 зоонд хувааж авч үздэг. 1, 2, 3, 4, 5 дугаар зоон. За тэгэхээр жишээлбэл 40 настай хүний энэ 5 зоон ямар байдаг вэ гэхээр 220-оос 40 насаа хасна. Тэгэхээр 180 гарч байгаа. За тэгэхээр 180 буюу 1 минутанд 180 цохилох нь бол 40 настай хүний хувьд одоо хамгийн өндөр ачаал гэсэн үг. Үүнээс дээшээ зүрхээ цохилуулах хэрэггүй гэж. Энийгээ 100% гэж үзэх юм бол 5 дугаар зоон нь болохоор 90-с 100% байдаг. За 4 дугаар зоон нь болохоор 80-аас 90%, 3 дугаар зоон нь болохоор 70-аас 80%, 2 дугаар зоон нь 60-аас 70%, 1 дугаар зоон нь 50-аас 60% гэсэн үг. Өөрөөр хэлбэл 180-ын одоо 2 дугаар зоон дээр гэх юм бол 60-аас 70% гэдэг чинь нэг 110-аас 120 хооронд 1 минутанд зүрх цохилж явах хэмжээний ачааллалтайгаар гүйдэг ч юм уу альва дасгал хөдөлгөөн хийхэд энэ үед хүний бие организм өөхөө шатааж өөхөөрөө одоо энерги хангамжийг нөөц болгож ингэж ашигладаг юм байна л да. Гэтэл бид нар заалан тоглохдоо зүрхний цохилтоо одоо 40 настай хүн байлаа гэхэд 170-аас 180 хооронд цохиулаад асар өндөр ачааллалтай ингээд 2 цаг заалан тоглодог. Энэ үед юу болдгоо хэрэг өөх 1 грамч шатахгүй, өөх шаталт ерөөсөө явагдахгүй. Бид нар булчиндаа илгэндээ хоримтлуулсан нөөц ус глюкогений нөөцөө яг энэ 2 цагийн дотор бүрэн шахваж дуусаад ядраад ингээд бид нар заал аваад ингээд сайхан өсөө гаргачлаа гэж ярьдаг. Гэтэл үнэндээ бидний одоо нөгөө биеийн ерөнхий масс ингэж буурч өөх шаталт явагдаж жин хасдаггүй учраас одоо бидний нөгөө жин хасгаж байгаа зорилго бол биелдэггүй нэг ийм асуудал байдаг. Тэгэд би ингээ гүйлтээр олон жил хичээлэх явцдаа ийм байдсан байна гэх. Тэгээд энэ зүрхний цохилтыг бол бид нэр 100-аас 120 хооронд цохилж байгаа хэмжээнд буюу зүрхний цохилтын зоон 1-2 дээр дасгал хөдөлгөөн хийх замаар одоо өөхөө хайлуулах хэрэгтэй байна гэдгийг бол олж мэдсэн. За тэгэхээр би дараагийнхаа шилжих чинь л да одоо гүүхээр шийдсэн. Тэгээд яаж юунаас эхлэх вэ гэж одоо хүмүүс их асуудаг л да. Тэгэхээр хамгийн чухал зүйл нь мэдээж бол гүйлтийн пүүз хэрэгтэй. Тэгээд гүйж эхлэх хэрэгтэй. Бид нэр ингээд нэг юм өвлийн үйлрэл болохоор за дулаа орохоор гээл хавар болохоор за энэ хаврын хавсарга дуусгаар гэдэг ч юм уу тий. Зум болохоор хитрхи халуун байна. Наадмын дараа гэдэг ч юм уу. Намар болохоор сэрүү орчлоо. Эсвэл энэ нэг дүүгийн хорим найр өнгөрүүлчээд гүйж эхлэнэ гэдэг ч юм ингээд ерөөсөө жилийн 4 үйлрэл тойроод биднэрт ингээд зав гардаггүй. Бид нэр ийм таата орчин нөхцөл, таата цаг хугацааг хүлээгээд маш их цаг алдаж хоош тавьдаг. Тэгэхээр юу хэлэх гээд нэг зэрэг зүгээр л ихэл байгаа юмтайгаа гүгээд ихэл.
За гүйж эхлэхэд одоо бид нэр сая ярьсанчлан нэлээд илүүдэлж интэй жингээ хасах зорилготой, эрүүл чирэг биетэй болох зорилготой байгаа шүү дээ. Тэгэхээр эхний нэг за би тодорхой хэлэх юм бол 3-аас 6 сар түрүүний ярьдагчсан зүрхний цохилтын зоон 2 дээр буюу ойролцоогоор 1 минутанд 100-аас 110 цохилж явах хэмжээний хурдаар өдөрт 30-аас 40 минут гүйнэ гэсэн үг. Чадвал 7 хоногт 4 удаа, үнэхээр амжихгүй бол 7 хоногт 3 удаа гүйгээд ах хэрэгтэй. Тэгээд доотлон 3 сар, дээдлэн 6 сар явсны дараа биед чинь ямар өөрчлөлт болох вэ гэхээр зэрэг өөх шаталт явагдана. Биеийн одоо жин буурж эхэлнэ. Дээрээс нь бидний энэ одоо хамгийн их гүйж явах үед ачаалал авдаг үе холбоос идүүд буюу түнх өвдөг шагааны энэ булчин одоо үеүүдийн холбоос эд чөрмсүүд маш их бэхжиж өгдөг. Тэгээд хүний ачаал даах чадвар сайжирдаг. За дээрээс нь бид нар энэ гүйж явах үед амьсгал авах одоо энэ биед шаардлагатай хүчил төрөгчийг одоо бидний зүрх маань суцаараа дамжуулаад шахаж байгаа, буцаагаад нөөц төрөгчийг татж байгаа тийм. Энэ процессыг одоо гол үүрэг гүйцэтгэж байгаа хүний биедэх систем бол зүрх судасны одоо систем. Тэгэхээр зүрхний ачаал даах чадвар нэмэгдэж байгаа. Цусан дэх холестерины хэмжээ буурж байгаа. Судас маань нөгөө нэг янз янзын тархалтаас илүүдэл жингээс үүдэлтэй бөгдрөл үүсчихсэн. Тэд нар аажмаар цэвэрлэгдээд судас маань аюу гоё цэвэр чөлөөтэй цус гүүх энэ хэмжээнд очиж байгаа. Энэ 3-аас 6 сарын хугацаанд тууштай ийм аажуухан гүйлт хийснээр. За ингээд 6 сарын дараагаас одоо би яаж арай жоохон ахиу хол зайд гүйх вэ? Яаж би хурдаа сайжруулах вэ гэдэг энэ асуудлыг ярьж эхэлнэ. Тэр хүртэл бол одоо хурдан гүйх тухай ерөөсөө бодоод хэрэггүй гэсэн. Тэгэхээр ийм байдлаар одоо эхлэлээ тавих хэрэгтэй байдаг. За тэгээд анх гүйж эхэлж байгаа хүмүүсийн гаргадаг нэг алдаа болохоор мэдээж гүйх аюу гоё байдаг. Хөлс гараад, сэтгэл санаа сэргээл, тийм ээ. Ингээл жин мин буураад ирэхээр хүн аюу гоё урам зориг авдаг. За энэ үед бидний гаргадаг алдаа маш их гүйх гэдэг, маш хурдан гүйхийг хүсдэг, өдөр болгон гүйхийг хүсдэг. За энэ үед юу болдог вэ? Зэрэг бидний нөгөө шагаа өвдөг түнхний холбоос идүүд сул дорой байж байгаа шүү дээ. Бэхжээгүй байгаа. Олон жил бид нэр ингээд суугаа хөдөлгөөн багтаа байсараад энэ бид нар чинь айгүй сул дорой байгаа. Энэ сул дорой шөрмөс холбоос идүүд чинь бидний сэтгэл санааны тэр хүсэл мөрөөдлийг дагаж чадахгүй. Тэгэл бид нэр хүн дагаад хурдан гүйдэг ч юм уу, хүн дагаад хитрхи хоол гүйчвэл асуудал нь юу болох вэ гэхээр зэрэг бэрхтэл гэмтэл. За ингээд өвдөгчлөө, шагаа өвдчлөө, түнхээр өвдөд байна. Тэ гойны ар татчихлаа гэдэг ч юм уу. Ингээд өвдөлт бэрхтэл гэмтэл нь юу руу хүргэдэг вэ гэхээр зэрэг гүйлтээ таслахад хүргэдэг. За ингээд за өвдөд байгаа юм чинь гүүхэ болигээд 1 үнжин, 2 үнжин, 1 7 хоног үнжин, 1 сар үнжин. Тэгэл нөгөө таны гоё хөвшүүлж исэн дадал хөвшил чинь байхгүй болоод хуучин амьдралын үе маягаар л яваад орчихно. Тэгэхээр энэ үе мөч холбоос эдүүдийг бид нэр бэхжиж байгааг яаж мэдэх вэ гэвэл эхэндээ ингээд гүүгээд эхлэхээр мэдээж шагааны энд өвдөн, хөлийн уланд өвдөн, энэ одоо өвдөгний шилэгний урдуур өвдөн, одоо өвдөгний ингээ хоёр талаар ч юм уу те өвдөх түнхээр өвдөх юм юмуд гарна. Энэ үед нь бол ачаалаа жоохон буурал. Тэгээд аа жоохон гүүгээд байх юм бол буцаад өвчин арилцдаг. Тэгээд ачаал дааж байгаагаа яаж мэдэх вэ зэрэг нэгдүгээр таны жим буурж явах хэвээр. Хоёрдугаар та ингээд нэг 3 км гүйд чаддаггүй байсан бол чөлөөтэй 3 км гүйдэг болоод эхэлнэ. Хөл гар чинь энэ тэндээ анхандаа өвддөг байсан бол өвдөхөө болоод эхэлнэ. За энэ үед бол та өөрийгөө аяндаа мэдэрнэ. Жим буурж ийн би ер нь одоо нөгөө амьсгаа задарна гэж ярьдэн шүү дээ. Амьсгаа задарж ийн хэр баргийн одоо гүйлтэн дээр бол нэг амьсгаадаа анхных шиг ахилж ууглаад байхаа болчлоо. Тэ хөл гар ёо яа гэх нь багасч байна гэд мэдрээд эхэлнэ. За энэ үед бол зайгаа баг зэрэг нэмнэ. За ер нь бол хүмүүс зөвлөдгөлдөө мэрэгжлийн хүмүүс болоод та 3 км гүйх нь таны хувьд асуудал биш болцсон бол дараагийн удаа та 10% ахиулна. 3 км. Жишээлбэл 3.3 гүйн. 30 минут гүйх нь таны хувьд ерөөсөө асуудал биш, ердийн зүйл болцсон бол дараагийн удаа та ахиулахдаа 33 минут гүйн. За дараа нь болохоор 40 минут гүйнэ гэдэг чинь ингээд 10% ахиулна. Түүнээс биш 30 минут миний хувьд асуудал биш болчлаа. Одоо би шууд цаг гүйнэ. Гэх юм бол
би чинь бэлэн биш учраас бэртэл болчихно. Тэгэхээр ингээд аажмаар бид нэр жин буурж байгаагаа мэдэрнэ, хөл гар чангарч байгаагаа мэдэрнэ, одоо зүрх судасны маань үйл ажиллагаа сайжирж байгаа нь мэдрэгдэн тийм ээ. Хэр баргийн юмдаар амсгаахгүй ийм байдлаар бид нэр ингээд сайжирж байгаагаа мэдрээд яваад ч болно. За тэгээд надад бас дараагийн нэг зүйл рүүгээ би шилжих чинь надад тохиолдож ирсэн бас нэг зүйл одоо ингээд эргээд харахаар анх гүйж эхлэж байгаа хүмүүст тулгардаг нэг ийм асуудлууд байна. За жишээлбэл ичдэг. Гадаа гудамжаар гараа гүйхээр ингээд хүн амт нь над руу хараад байгаа юм шиг санагдаал тий. Эсвэл ингээд өмссөн хувцс маань ингээд яг гүүхт мэрэгжлийн гүүхт шиг биш зүгээр л байгаа ингээд сагсныхаа пүүзийг өмссөн одоо нэг өөрт байгаа нэг биеийн тамирын хувцас өмссөн болохоор тэрнээсээ санаа зовдөг ч юм уу. Би л анхандаа бас тэгж ичдэг байсан. За хүмүүс юу гэж бодох бол гэдэг ч юм уу. Эсвэл ингээд гараад гүүгээ явахаар нэг нүцгэн яваад байгаа юм шиг санагдаал тий. За энэ мэдрэмж төрдөг нэгдүгээрт. Хоёрдугаарт болохоор за пүүз хувц сундар ингээд бэлэн биш болохоор за тэгж жагаад нэг дэлгүүр ороод нэг хувц авахаараа болъё. За дараа сарын цалин буухаар нэг пүүз авж байгаа л гүйлтээ эхлэе гэдэг ч юм уу тий. За нэг бугуун цагтаа болж байгаа л гүйлтээ эхлэе гэдэг ч юм уу. Бид нэр өөртөө ямар нэгэн шалтгаан гаргаж ирээд гүүхийгээ 1 хоногоор, 1-7 хоногоор, 1 сараар, 1 жилээр тэгээ сүүлдээ эргээд харахад хэдэн жилээр хойшлолцсон байдаг. Тэгэхээр тэр битээ хүлээ. Тэгж ичиг зоохойг ерөөсөө одоо бити тоо ичиг дүүрээ илгэндээ наана гэдэг шиг гадаад хэлс ороход бити ич зүгээр хаа хамаагүй яар гэдэг шиг зүгээр л байгаа юм тагаад гараад гүүх хэрэгтэй. Танд ямар пүүз байна? Кэттэй ч хамаагүй гараад гүү. Тэгэд ингээ кэттэй гүүхээр хатуу зам дээр кэттэй гүүхээр хөл өвддөм байна гэдэг энэ туршлага чинь таныг пүүз авахд хүргэнэ. Тийм ээ. За энэ одоо сагсны ийм далавар урт шорттой гүүгээд тэгээ ингээ зураг мургаа даруулахаар зурган дээр нэг гоё гардаг юм. За тэгвэл нэг ийм арай богинохон гүүлтийн зориултын шорт аваад өмсчихье гэдэг ч юм уу. Ийм алхамаар сайжир. Тэгээд дараагийн нэг зүйл нь болохоор та айгүй мөнгөтэй байсан ч бай, мөнгө багтай байсан ч бай. Ингээл гүүхэд шаардлагатай бүх юмаа нэг доор бүгднийг бөөнөр нь аавна гэж бодох хэрэггүй. Түүний оронд нь шүү дээ. Хамгийн эхлээд пүүз ав. Тэгэл пүүзээ авчаад гүүгээд ихэл өөрийнхөө жижиг амжилтыг шагнаж өөртөө юм аав. За жишээлбэл за би 1-7 хоногт 3 удаа гүүн гэсэн зорилгоо биелүүлж чадлаа. Одоо би зориултын аймс авъя. 7 хоногийн эцэст тийм ээ. 2-7 хоног тасралтгүй гүүх зорилгоо биелүүлж чадлаа. Одоо би нэг гүйлтийн подволк авчия. 1 сар гүүх зорилгоо би тасралтгүй биелүүлж чадлаа. Одоо би гүйлтийн өмд авъя. Гэдэг ч юм уу те. За бүтэн 3 сар буюу би нэг үлрэл гүйж чадлаа шүү дээ. Одоо би өөртөө зориулаад нэг юм салхины хүртэх авчия гэдэг ч юм уу. Ингээд өөрийгөө багаар зорилго тавиад тэр зорилгоо биелүүлэн гутаа өөрийгөө заавал шагнах хэрэгтэй. Хэрвээ та ингээд их нэртэйгээ нөхөртөөгөө хүүхдтэйгээ найзтайгаа ингээд одоо гүйж байгаа бол бие биенийгээ харилцсан шагнаж бас болно. Манай эхнэр бид хоёр бол бас тэгдэг байсан. За би чамайг энэ сар тэдэн километр гүйвэл пүүзээ чинь шинжилж өгье. Эхний хагас чинь тэдэн километр гүйвэл би чамд чиний хүсэж байгаа тэр подолкийг чинь аваад өгье гэдэг ч юм уу. Ингэж бид хоёр бие биенийгээ хурцалдаг байсан. Тэгэхээр энэ бас айгүй их үр дүнтэй ийм арга байдаг. За тэгээд бидний гүйлтэд энэ одоо хөл гар өвдөх барих эсвэл пүүзгүй байх энэ төр бол ерөөсөө саад болдоггүй. Тогтмол гүүхэд саад болдог нэг хоёрхан зүйл үүдээ. Миний одоо туршлагаар ажигласнаар бол за хамгийн нэгдүгээрт бид нэр орой унтдаггүй. Орой унтдаггүй. Утас үзээд, зурагт үзээд, кино үзээд амьдралын хэв маяг нь бас яалтчгүй нийслэл хотын маань төгжрлээс болоод бид нар ингээд гэртээ арих гэсээр оройтчдаг. Оройтч хараад хоол ундаа хийж идээд тэгээд нэг бас хүн хэмжээний ганц кино үзчихээд унтах гэсээр 12-1 болчдөг. За тэгээ оройтч удсан хүн чинь өглөө эрт босдоггүй. Өглөөд ажлын цагаа тулгаж босоогүй хүн чинь тулгаж босч байгаа хүн чинь гүйж чадахгүй. За ингээл саад болоод. Тийм болохоор гүйе гэж бодож байгаа бол маргааш гүүхнэ гэж байгаа бол өмнөх оройгоо л төлөвлөж байгаа. За би маргааш өглөө гүүн 30 минут 40 минут гүүн. Тийм болохоор өнөө орой кино үзэхгүй. Өнөө орой уцаа шигт суухгүй 10 цаг гэхэд унтна. Гэл зориг тавьчих. 7 хоногт нэг 2 л ажлын өдөр шүү дээ.
Миний хувьд хэрэгжүүлсэн нь болохоор 2 дахь 4 дахь өдөр байхгүй. Тэгэхээр би нэгдхийн орой эрт унтна, 3 дахь орой эрт унтна. За нөгөө өдрүүд нь би оройтч болно. Асуудал. За тэгээд амралтын 2 өдөр бол асуудалгүй шүү дээ. Оройтч бослоо ч гэсэн гараад цаахан гүйж болно. Ямар ажлын цаг энэ төр гэж харагдах юм байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр 2 дахь 4 дахьын ажлын өдөр эрт босоод гүйчих. Тэгээд чадвал хагас бүтэн сайд хоёуланд нь чадахгүй бол нэгэнд нь л гүйчих. Тэгэл 7 хоногт 3 гүйх юм бол тэгээд нэг 3-аас 6 сар явхад бол бүр гарцаагүй таны амьдралын чинь нэг хэсэг болчихдог. За гүүхэд саад болдог 2 дахь том зүйл юу гэж? Тэр бол бидний нөгөө алкогольны хэрэглээ. Та нар бүгд л мэдчихэж байгаа. Ингээд жимд явж үзээгүй, жимд явж байгаа тэрийгэ одоо нөгөө орхисон тий дундаас нь хайцсан ийм хүн маш олон байгаа. Ямар нэг юм сургалтын цоон гэчээд хайждаг шиг тийм ээ. За тэгэхээр би яг тэрийг туулж исэн. 3 сараар нь 6 сараар нь төлбөрийн төлчөөд эхний 15 хоног, эхний 21 хоног явбал одоо үлдсэн хугацаанд нь явхаа болдог. Ийм одоо тохиолдол миний амьдралд нэлээд хэдэн жил тохиолдсон. Яагаад тасалсан бэ гэд би ингээд эргээд хараад байхад одоо нэг алкогольны хэрэглэл тасалчдаг баг. Айгүй гоо ингээд формд ороод нэг 2-7 хоног, 3-7 хоног явж итэл цагаан сар болчдөг. Явж итэл март болчдөг, цэргийн баяр болчдөг. Наадан болдог, шинэ жил болдог. Нэг дүүгийн хорин болдог. Нэг найзын одоо арга хэмжээ болдог. Бизнесийн уулзалт болдог. Тэгэл тэр арга хэмжээнд төр уучна. Уухаараа бид нар чи яадаг вүлээ тултал нь оно. За ингээл ууцсан хүн маргааш нь гүйж чадахгүй, тасглаа хийж чадахгүй, жимдээ явж чадахгүй, нөгөөдөр нь чадахгүй. За ингээ 2 өдөр алгацсан хүн 3 дахь өдөр алгасан, 3 өдөр алгасан хүн 4 өдөр алгасан. Нэг мэтгэд 7 хоног алгацсан. Тэгээд заас миний жимд явна хаашаа харсан юм бэ? Миний гүүн гэж хаашаа харсан юм бэ? Гээл хуучин амьдрал руугаа орчдөг. Тэгэхээр энэ одоо тууштай байдал нөлөөлж байгаа энэ зүйлээс л бид нэг юм одоо эвтэйхэн салхал арга зам хэрэгтэй байна. Тэгээ би бол яг энэ тууштай байдлыг тасалтуулахад нөлөөлж байгаа энэ 2 зүйлээс бол ангижрахын тулд орой эрт унтдаг, маргааш нь гүйлттэй үед орой бүр төлөвлөж байгаад эрт унтдаг. За тэгээ гүйлттэй үед бол архитарс арга хэмжээнээс аль болох зайлс гэдэг ч юм уу эсвэл уухгүйгээр арга хэмжээндээ оролцдог ч юм уу. Тэгээ ийм хөвшлийг бол анхандаа бол хөвшүүлсэн. Одоо бол ерөөсөө алкогольны хэрэглээ байхгүй ийм байна. За одоо ингээд гүүгээд тодорхой нэг үр дүн гараад одоо дөнгөж 7 сар гарч ийн тийм ээ. 7 сар, 8 сар, 9 сар гэдэг энэ гоё дулаан цаг улирлыг ашиглаад гүүхийг хөвшил болгож чадах юм бол цаашдаа энэ намрын сэрүүнийг бол асуудалгүй гүйсээр л байх болно. Та ингээд гүүгээд нэг хэдэн сар яваад нүдэнд харагдах үр дүн гараад эхлэн гот бас нэг асуудал толгорно. Тэр нь юу вэ гэхээр зэрэг яг эргэн тойрны чинь гүйдэггүй хүмүүс нөлөөлж эхэлдэг. Хөөшөө шийдэн жингээ хасаад байгаа мó хатарч байгаа онхоодсон биз дээ. Царай алдаад биз дээ. Яацсан өвдсөн юм уу? Хавдсан юм уу гэдэг ч юм уу те. Гүүх ер нь муу штэ. Өвдгөнд муу одоо үе мөчөнд муу гүүхээр тэгдэг ингэдэг зүрхэнд муу гэдэг ч юм уу те. Гүйсэн хүмүүс зүрхээр чад хийчдэг гэдэг ч юм уу те. Янз янзын ийм байдлаар гүүхийг чинь цогсоох оролдлогыг нөлөөг үзүүлж эхэлдэг. За энэ үед бол анх гүйж эхэлж байгаа гүйлтийг одоо дадал хөвшил болгож байгаа хүмүүс нэрээ тийм юм болов. Нэрээ хөл гарахгүй одоо үе мөчөө одоо юу гэдэг лээ явандаа хөл гараа гимтээчих юм болов. Нэрээ зүрх маань муудаад ингээд зүрхний одоо асуудлаар болоод амнасаа алдчих юм биш байгаа да. Нэрээ би царай алдчих юм биш байгаа да гэдэг ч юм уу. Ийм байдлаар гүүхээ болчдөг. Тэгэхээр би энийг яаж давсан бэ гэхээр зэрэг яг өөрийгөө их сонсдог байсан. За яг энэ өглөөний гүйлт надад тийм амар нөлөө үзүүлв үгүй аюу гоё байлаа шүү дээ. Миний сэтгэл санаа ямар байна? Аюу гоё л байна шүү дээ. Жим буурж байгаа надад ямар байна? Сайхан л байна шүү дээ. Тэгэхээр би өөрийнхөө биеийг анзаараад, өөрийнхөө сэтгэлийг анзаараад тэ дотоод хүн маань, дотоод дуу хоолой маань надад гүүхэн зөв гэж хэлж гин үү? Буруу гэж хэлж гин үү? Хэрвээ зөв гэж ивэл
эргэн тойрны хүмүүс миний амьдралаар амьдраагүй, миний биеийг мэдэхгүй, юу болж байгааг мэдэхгүй юм чинь тэр хүн мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр би тэр хүний үгэнд орохоосоо илүү өөрийнхөө үгэнд орох, өөрийнхөө бодолд дотоод дуу хоолойг дагах, сонсох энэ сонголтыг илүү хийж гисэн. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэн бас өөрийгөө илүү анзаараарай гэж хэлмээр. Мэдээж анх ингээд одоо бид нэр илүүдэл жинтэй байж байгаа. Би бол бараг 25 кг жин хассан. 87-8 кг-аас одоо 63 кг. Тэгэхээр ингэж жин одоо хасахад эхэндээ бол аюух царай алддаг. Одоо ингээд нүд тонхоогоо, хацар хонхоогоо зурган дээр ч гэсэн нэг юм юу гараал тий. Тэгэхээр энэ бол яадаг вэ гэхээр зэрэг огцом жин хайж байгаа хүний арьс яг үлээдсэн шаарны хий гарангуут ингээ шаар нэг сонирн болчихдээ шүү дээ. Тийм процесс явдсан байна лээ. Тэгээд бид нар нүүрэндээ одоо арчилгаа хийгээл, маск тавиал, тост өрхөөл, массаж хийгээл те ингээд нүрээ тогтмол арчлаад байх юм бол хүний арьс амьд организм тий. Хүний бие 40 хоногт бүрэн шинжлэгддэг гэдэг байгаа шүү. Тэр үнэн шүү дээ. Тэгэхээр энэ арьсаа бид нар өдөр болгон сайн арчлаад, цэвэрлээд, чийгшүүлээд, маск тавиад байх юм бол тэр нөгөө үлээдсэн шаар шиг ингээ жоохон эвгүй болж байсан арьс маань буцаад миний одоогийн шинэ хэмжээнд таарад татчихдээ юм бэл. Тийм болохоор ингээд тууштай, насан туршдаа одоо дасгал хөдөлгөөн хийн гэдэг хэвийн жинтэйгээ байна гэдэг ийм зорилго тавиад явах юм бол одоо нөгөө нэг өндөр жингээс буурж байгаа энэ явц донд үүсэж байгаа тэр өөрчлөлтөнд царай алдалтанд бид нар хямрахгүй байхгүй тийм ээ. Тэгэхээр ийм одоо бэрхшээлийг одоо энэ аргачлалаар та бүхэн маань даван туулаарай гэж бас хэлмээр байна. За тэгээд гүдэггүй хүмүүс гүхгүй байхад нөлөө үзүүлдэг бол гүдэг хүмүүс таныг одоо тогтмол гүйсээр байхад нөлөөлнө. Тийм болохоор миний хэлэх зөвлөмж бол Монгол улсад одоо энэ гүйлтийн клубүүд сүүлийн үед маш их нэмэгдэж байна. Айгүй олон гүйлтийн клубүүд байна. Тэгэхээр та тэдгээр клубүүдийг судалж агаад аль альнийх нь үйл ажиллагаанд нь оролцож үзээд хүмүүстэй танилцаад хамт гүйж үзээд тийм ээ. Ингээд нэлээд хэдэн сар явж үзэж агаад энэ клубийнх нь хүмүүс одоо энэ клубийнх нь үйл ажиллагаа надад илүү таалагдж байна. Надад илүү нийцтэй юм байна гэд аль нэг клубээ сонгоод тэгээд тэр клубийнхаа үйл ажиллагаанд нэгдээд гишүүн болоод явбал гүйдэг хүмүүс таныг одоо алдаа баг гаргаж те бэрхтлэгийн төл багтаагаар одоо ингээд гүүхэ болоход чинь нөлөөлөхгүйгээр тийм ээ ингээд урт хугацаанд гүүхэд чинь аюу их эерэг нөлөө үзүүл. За манайх бол Mongolia Elite Runners гэдэг гүйлтийн клуб байгаа. Мэргэжлийн багш дасгалжуулагчтай, мэргэжлийн тамирчидтай, мастер английн тамирчидтай ингээд энэ олон тамирчид багш дасгалжуулагч маань анхны одоо анхааштай эхэлж байгаа хүмүүстэй аюу их хэрэгтэй заавар зөвлөмж туршлагаа хуваалцаад ингээд богино хугацаанд алдааг баг гаргаж те гүйд сурахт нь бол тусалдаг байж байгаа. Тэгэхээр та манай үйл ажиллагаанд ч гэсэн оролцоод бас үзхийг санал болгож байна. Ер нь яг гүйлтийн клубд нэгдэхийн давуу тал нь маш их байдаг. Нэгдүгээр таныг одоо хариуцлагатай, сахилах баттай болгоход нөлөөлнө. Жишээлбэл маргааш өглөө 7 цагт хүнснээс зэрэг хүрээлэнд уулзъя гэдэг хүмүүстэйгээ цаг товолцсон бол та яг цагаа бариад очиж чадна. Хэрвээ та өөрөө за маргааш өглөө босгүй даа гэж бодох юм бол өглөө ингээл боцморгүй санагдангуут за болиё гэж хойш тавьчих тийм ээ. Гэтэл бусдын өмнө амлалт авчихаар хүн өөртөө айгүй хариуцлагатай ханддаг. За тэгээд бас нэг нөлөө нь болохоор за өнөөдөр нэг одоо 20 км гүйх юм даалгавартай байсан гэж бодъё л. Тэгвэл ингээ ганцаараа гүйжсэн бол 10 км яваад болиё гэдэг ч юм уу 15 км яваад гадаа халуун бай за болиё гэж болчих магадгүй. Хэрвээ та дэрэгдээ өөр хүмүүстэй цугтаа гүйж байгаа бол тэр хүмүүс чинь таныг яг нөгөө 20 км-ийнхаа зайг бүрэн гүйж дуусгахад чинь түлхэж өгдөг гэсэн үг тийм ээ. Гэх мэтчлэн гүйлтийн клуб нэгдээд хамтдаа гүйхэд бол маш олон давуу тал бий болдог гэж байгаа. За тэгээд хүмүүс хаана гүйх вэ гэж их асуудаг. Мэдээж ажлын өдөр бол заавал ингээ хол газар руу зорж очиж цаг алдах хэрэггүй. Гэрийнхээ ойролцоо хамгийн боломжтой ийм зам талбайг сонгоод гүйх хэрэгтэй. Жишээлбэл сургуулийн одоо гаднах тойрог байж болно. Одоо манай хороолууд маань ийм дугуун замтай
тийм ээ 70 тойроод ингээ гүйдэг юм замуудтай болж шүү дээ тийм ээ. 1-р ороод 10-р ороод яармаг гээл тий офицеруудын ордны энэ офицеруудын ордны чиглэлийн зам байна. Гэх мэтчлэн энэ тэнд ийм гүүчээр зам талбай маш олон байдаг. Сүхбаатарын талбай байна. Гэрчин мэдээж цэцэрлэг хүрээлэнд ойролцоо бол цэцэрлэг хүрээлэн хамгийн одоо тохиромжтой газар аюулгүй замын хөдөлгөөн байхгүй машины утаа байхгүй тийм ээ. Тэгэхээр хамгийн сайн зам бол гэрийн ойролцоо зам цаг алдахгүй. Тэгээд дараагийн зам бол зориултын гүйлтийн зам байгаа тийм цэцэрлэг хүрээлэн гэдэг. Амралтын өдөр бол тэр Чингэлтэй хайрхан уулын салхитын ам гэж байгаа тийм 7 буудлаас хоошоо яваад уулын салхитын амны ихэнд байдаг. Тэр айгүй гой зам байдаг. За хилийн зэрэг 15 дугаар юу гэвэл хилийн зэргийн хажуутлын нэг гүйлтийн зам байна. Гэх мэтчлэн гүйлтийн зам бол Улаанбаатар хотод бол нэлээд олноороо бий болсон байж байгаа. Гүйлтийн одоо хувцас хэрэглэл гэх юм бол мэдээж хамгийн чухал нь гүйлтийн пүүз байж байгаа. За тэгээд аль улиралд вэ гэдгээс хамаарат одоо өмсөх хувцснууд чал өөр байгаа. Тэгэхээр одоо яг эд зуны дулааны улирал учраас гүйлтийн пүүз, шорт, подолох юм уу майк тэгэл болоо өөр хэлбэртэй юм ерөөсөө шаардлагагүй. Тэгээд гүйлтээ бол жишээл юу яадаг гүйлтээ тогтмол хэмжиж явах нь айгүй чухал байдаг. Тэгэхээр зуны улиралд бол гар утсаа биедээ авч явахад жоохон төвөгтэй байдаг учраас ийм паск бүслээд паскандаа утсаа хийгээд ойр зүрийн ус энтрээ хийгээ очвол зүгээр байдаг. Хэрвээ та боломжтой байвал яг зориултын одоо ийм спорт цаг одоо зөвлөдөг. Гүйлтэд хамгийн тохиромжтой сайн цаг бол Garmin гэж цаг байгаа, Coros гэж цаг байгаа. За iWatch бол мэдээж айгүй гоё цаг. Гэхдээ батарейгаа жоохон хурдан алддаг. Өвлийн хүүтэнд гадаа ингээ гүйхэд унтарчдаг гэх мэтлэн жоохон сул тал байдаг. Ер нь бол аль ч улиралд хамгийн сайн цаг бол Garmin жоохон үнэтэй байдаг. Coros гэж цаг байгаа. Маш олон үзүүлэлттэй, гоё тод дэлгэцтэй. Тэгээд үнийн өв тарцсангой хямдхан ийм цаг байдаг. Тэгэхээр та хэлж байгаа бол Coros гэж цагийг би бол санал болгоно. Монголд бол Coros Mongolia гэдэг пэйж руу орох юм бол сая 500,000 сая гэсэн ийм хоёр сонголттой ийм хоёр цаг байдаг. За Garmin Mongolia гэдэг цаг байгаа пэйж байдаг. Тэнд тийшээ орох юм бол бас мэдээж Garmin бүр ингээ айгүй олон сонголтын цагнууд байдаг. Тэгэхээр тэндээс өөрийнхөө одоо мөнгө санхүүгийн байдал тааруулаад цаг авч бол. За гүйлтийн одоо аппликейшнуд байдаг. Энийг бол заавал утсан дээр татаж аваад хэмжих нь чухал. За хүмүүсийн хэрэглэдэг түгээмэл аппликейшн бол Strava гэдэг. Оранж өнгөтэй Strava гэсэн ийм аппликейшн байна. Энэ аппликейшнийг утсан дээр татаж аваад тэгээд цагтаа бол цагаа холбочдөг. Цаггүй бол гүйлт болгоныгоо утасны дээр аппликейшнээрээ хэмжээд ингээ явах юм бол маш хэрэгтэй. Ямар ач холбогдолтой вэ гэхээр зэрэг та одоо энэ өнөөдөр тэдэн километр гүйсэн байна, тийм хурдаар гүйсэн байна. Энэ 7 хоногт би тэдэн удаа гүйсэн байна, нийтдээ тэд гүйсэн байна. Энэ сард, өнгөрсөн сард нийтдээ тэдэн километр гүйсэн байна. За миний 1 км-ийн хамгийн хурдан цаг нь тэр юм байна. 5 км-ийн 10 км гээд ингээ таны бүх статистик мэдээлүүд ингээ түүхэн байдлаар хадгалагдаад явдаг. Тэгээд та ингээ сайжирж байгаагаа ингээ байнга хянаад явах боломжтой. Дээрээс нь Strava аппликейшн яг нөгөө Facebook шиг бусад хүмүүстэй найд болж болдог. За тэгээд бусад хүний гүйлтийн мэдээллийг хараад бусдаас бас их урам зориг авах тийм ээ. Ийм боломжийг бол Strava аппликейшн олгодог. Тэрнээс гадна NRC, Adidas гэдэг нөгөө спортын бүх брэндүүд өөрийн гэсэн аппликейшнтэй байдаг. Тэдгээрээс бол ер нь гүйдэг хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг аппликейшн бол Strava гэдэг аппликейшн байж байгаа. За тэрийг бол санал болгоно. За тэгэхээр ер нь бол бидний дунд бол нөгөө илүүдэлжин хөдөлгөөний дутагдал, за түүнээс үүдэлтэй эрүүл мэндийн олон асуудлууд байгаа. Тэгэхээр энэ асуудлаа шийдэхин тулд одоо хүн төрөлхтний одоо бид нэр бүгд л мэдж байгаа. Бид нэр хоол ундан дээр анхаарах хэрэгтэй, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй болдог, нойр байна. За нэмэлт одоо хүнсний нэмэлт бүтээгдэхүүнтэй шинж хижээл гэх мэт ингээд хэд хэдэн том одоо зүйлүүд дээр л анхаарчих юм бол бид нэр арай эрүүл чирэг байх юм боломжтой гэдгийг бид нэр бүгдээрээ мэдээд байна. Тэгэхээр эдгээр дундаас одоо дасгал хөдөлгөөний маш олон сонголтууд байгаа. Энэ олон сонголтууд дундаас одоо нийтийн биеийн тамир гэж ярьдаг тийм. Бүх нийтээрээ хийх боломжтой нь гүйлтийн спорт. Тэгээ гүйлтийн спорт нь өөрөө бусад альва бүх спортын
яг суурь нь болж өгдөг учраас та аль ч спортод дуртай байлаа гэсэн түүнээс үл хамааран тодорхой давтамжтайгаар ингээ гүйдэг хөвшлээ нэвтрүүлчих юм бол маш олон талын ач холбогдолтой. За тийм болохоор бид нар эрүүл мэндийн талаас тийм ээ одоо аюул олон талаас нь бодоод үзэхэд дасгал хөдөлгөөн маш чухлаа. Тэр дундаа гүйлт маш чухлаа гэдгийг дахин хэлмээр байна. За нэгдүгээрт хэрв та эрүүл чирэг биетэй бол энэ эрүүл чирэг биеэ хадгалагдаг чинь гүйлт туслана. Хэрвээ та ингээд эрүүл мэндийн хувьд бие физиологийн хувьд ингээд анхаарах шаардлагатай болцсон тийм ээ. Жингээ багасгах шаардлагатай, дасгал хөдөлгөөний идэвхтэй нэмэгдүүлэх шаардлагатай бол бас л гүйлт танд туслана. За та ингээд одоо жингээ буруулах хэрэгтэй байна гэвэл одоо яг тэгээ юунаас эхлэх вэ гэхээр маш олон хүмүүс жишээлбэл ингээ 10 хил, 20 хил, 30 хилийн илүүдэл жинтэй байж байгаа. Тэгэхээр ийм өндөр илүүдэл жинтэй үед шууд гүйж эхлэх нь зөв юм уу, буруу юм уу гэдэг асуудал. Тэгэхээр одоо та 10, 20, 30 кг илүү жинтэй бол би шууд гүү гэж бол хэлэхгүй. Эрчимтэй алхахаас эхлэх хэрэгтэй. Тэгэхээр өдөр болгон 7 хоногт нэг өдөр амарна гэж тооцоод өдөр болгоны 30 минут, 20 минут, 20-30 минутыг л зарцуулаад авах болж байгаа. Эрчтэй алхал гэхээр түрүүний миний хэлсэнчлэн зүрхний цогцолт чинь нэг 100-аас 110-20 хооронд. За 100-аас 120 хооронд гэж бодож байгаа. Энэ хооронд ийм алхалт хийх, зөөлөн шогших энэ дасгал хөдөлгөөнийг өдөрт 30 минутаар тэгээд 7 хоногт нэг өдөр амраад 6 өдөр энэ хөдөлгөөнийг хийх юм бол хэдхэн сарын дотор та үнэхээр жингээ бууруулж чадна. За яг энэ алхалттайгаа зэрэгцүүлээд орой эрт унтах тийм ээ. За хоолныхоо нэр төрөл зүйл дээр анхаарах. Үүний тулд бол мэрэгжлийн хоол зүйчтэй бас нэг уулзаад зөвлөгөө авчруулах зүгээр. Жишээлбэл TB гэдэг хоолны аппликейшн байдаг. За тэр TB аппликейшны цаана мэрэгжлийн ийм хоол зүйчнэр байдаг. Тэр хоол зүйчнэртэй холбогдоод зөвлөгөө авчих нь бол одоо ингээд танаас амар их мөнгө шаардахгүй. Гэхдээ та аягүй сайн зөв ойлголт олоод авчих боломжтой гэсэн. За ингээд хоолн дээр анхаарад, дасгал хөдөлгөөн дээр анхаарад орой эртхэн унтдаг. Энэ гурван зүйлийг л хөвшүүлээд нэг хэдэн сар явчих юм бол жин чин ингээ аягүй сайхан буураад. За тэгээд бидний одоо гаргадаг түгээмэл алдаа баяр наадам, найр наадам, тэгээд шоу цэнгэ. Эннээс жоохон ангид байх юм бол тууштай явж байгаа энэ химнэл маань алдагдахгүй. Тэ. Тэгэхээр энэ тал дээр л одоо нэг зориг тавиа тий. Одоо 25 оны сүүлийн хагас жил эхэлж байна. Он дуустал ингээд өөртөө нэг том зориг тавиад ингээд явах юм бол та заавал үр дүн хүрнэ. Миний хувьд бол гэж боддог. Гүүх бол ингээд шинэ жилээр хувцсандаа одоо даашин таарах байгаа гэдэг ч юм уу тий. Наадмаар нэг гоё хувцс өмсөхийн тулд жингээ хасахын тулд гүйж байгаа гэсэн юм богино одоо зориг агуул надад дөрөсөө байдаггүй. Ер нь амьдрал байгаа бол би хоол идэж таараа, хоолороо калори авч таараа. За түүнийгээ буцаагаад дасгал хөдөлгөөнөөр зарцуулах нь бол гарцаагүй. Тэгэхээр энэ дасгал хөдөлгөөн нь бол миний хувьд бол гүйлт юм аа. Тэгэхээр би амьдрал байгаа бол идэнэ, амьдрал байгаа бол дасгал хөдөлгөөн хийнэ. Тэр нь гүйлтэй гэдэг ийм шийдвэр гаргацсан. Тийм болохоор энийг амар тийм ачаал болох гэдэг ч юм уу өөртөө төвхтэй байдлаар биш ингээ хялбархан байдлаар хүлээж аваад яг шүд угаадагтай адилхан дадал хөвшил одоо ингээ болгоод явж байгаа. Тэгэхээр та бас тийм холыг хараад хол зориг тавиад үзээрэй л гэж санал болгомоор байна. За тэгээд би гүйж эхлэж байгаа, гүүгээд эхэлсэн. Тэгээд ингээ тийм зөндөө олон асуудал толгорцсон яахаа мэдэх байгаа хүмүүст зориулаад хэрэг болох юм 3 одоо зүйлэмжийг подкастынхаа төгсгөлд өгж байгаамаа. За хамгийн нэгдүгээрт та хэрвээ илүүдэл жинтэй жингээ бууруулах зорилгоор гүйж байгаа бол зоон 2 гүйлтийг хэдэн сарын тууштай хийгээрэй. Зоон 2 гүйлт гэж юу болох талаар чат GPT-гээс ч юм уу Google дээр бичээд үзэн гут танд маш тодорхой юм заавар гараад ирнэ. Тэрийг сайн уншиж судлаарай. За хоёрдугаарт анх гүйж эхлэхэд бид нэр аягүй хөл гар бэртэж имтэх гээд байдаг. Тэгэхээр яаж бэртэл хэмтэл багтаа гүйх вэ? За энэ бол бас л нөгөө аажуухан гүйлт буюу энэ зоон 2 гүйлтийн
одоо үр дүнд та бэртэл гэмтэл багтаагаар гүйж сурах юм. Өөрөөр хэлбэл та 7 хоногт хамгийн багадаа 3 өдөр чадвал 4 өдөр ааж ухаан гүйх хэрэгтэй. Ааж ухаан гэдэг нь бол жишээлбэл хоёр янзаар хэмжиж болно. Нэгдүгээр таны зүрхний цохил 110-аас 120 хооронд байвал болж гин. Эсвэл та цагаараа мэдэх боломжгүй бол дэрэгдэх хүнтэйгээ чөлөөтөө ярьж явах хэрэгтэй. Та ингээ гүйж явахдаа хажуудаа байгаа хүнтэй ингээд ямар нэгэн хүндрэл гарахгүйгээр яриад гүйжээвэл энэ таны зон 2 гүйлт гэсэн. Энэ зон 2 гүйлтэн дээр бидний одоо өөх шатал маш сайн явагдаж жим бууралт айгүй сайн одоо гарч ирдэг байж байгаа. За дээрэс нь та бэртэл гэмтэлгүй урт хугацаанд ингээ сайн гүйхийн тулд одоо тогтмол одоо ийм дасгал хөдөлгөөн бие ашигласан дасгал хөдөлгөөн хийж байгаараа. Жишээлбэл ингээ сууж босох ч юм уу те планк барьдаг ч юм уу гар дээр нэг 4-5 удаа сунаадаг ч юм уу тийм ээ. Яг ингээ хаа байгаа газараа хийж болдог ийм дасгалуудыг одоо баг багаар хийгээд ирэх юм бол бэртэл гэмтлээс маш их сэргийлж чаддаг гэж байна. За тэгээд гүйж эхэлж байгаа тийм ээ гүйх эхлэх гэж байгаа ийм хүмүүст мэдээ зөндөө олон асуултууд байдаг. Тэгэхээр та хэрвээ та дараагийн удаа яг ийм сэдвээр илүү дэлгэрэнгүй яриад өгөөч гэсэн ийм одоо сонирхож байгаа сэдв байх юм бол комент хэсэгт нь та бичээрэй. Тэгэх юм бол би бэлдэж байгаа танд хэрэгтэй ийм зүйлэмжийг дараагийнхаа подкастаар оруулнаа. За тэгээд миний YouTube дээр өмнө нь зөндөө олон гүйлтийн талаар видео бичлэг орсон байгаа. Цаашдаа ч гэсэн тогтмол ийм бичлэгүүд орно. Тийм болохоор та subscribe дараад өмнөх болно. Дараагийн бичлэгийг одоо цаг алдалгүй үзээрэй гэж хүсмээр байна. Subscribe дараарай, баярлалаа.